Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны уралдаан дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гаргийн яг цөмөрчөд радиогийн 2 дугаар студиэс 4 зүгийн шуганы нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 16 минут болсон. Өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 6-ны баасан гаргийн 4 зүгийн шуганы нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занааруулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар айлтж байна. За дахин орой минь түргэе. За орой минь дахин үргэе. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Мандах их сургууль, за мөн Аргмидас дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгээр эхэлнэ. Шууг болоод өг. За шууг болоод өг яа. За өнөөдрийн мэдээ бол бас гоё мэдээгээр эхэлж байна. За хэрв та бүхэн анзаарсан бол Facebook дээр нэг атмаа нохооны бичлэг яваад байгаа. мэдгүй. Нийлүүд яваад байгаа нэг юм нэг атмаа гэхээргүй нэг юм сэгсэс цагаан нохоо бүтэн ийм нохоон одоо асрамжийн газрын бүх нохоонуудыг хаг баддаг. За. Тийм нохооны бичлэг явж байгаа. Би бол нэлээд бичлэгийг үзсэн. Монголын Facebook дээр харин нэг айгүй хөөрхөн нохоо явж байгаа штэ. Одоо ингээд өөрөөрөө л амьдрмаар байна гэдэг ингээд толгоогоо ингээд хоёр тийш ингэж. Тэгээ нөгөө тэр дуу нь ингээд яг тийм дуу. За тийм утгатай дуу. За зохиолын дуу. Тэгээд ингээд ингэсэн ингээд явж байгаа. Эсвэл хөөрхөн тэр. За. Интернетийн од болоод байгаа энэ атмаа нохооны тухай би яг одоо та бүхэнд ярьж өгөх гэж байна. За. Хятадын хойд нутагт байдаг нохооны асрамжийн газарт амьдардаг энэ нохоо үнэхээр атмаанд дуугүй атмаа. Хуцаж муцаад ингээд аюул болоод байгаа. За. Дуугүй атмаа учраас эцэд нь King Charles буюу Charles цаан гэдэг нэр өгчлээ. Бүр за. Харахад хинч сүргийн манлай альпа нохоо гэж харахааргүй энэ нохоо хуцаж боорлохгүй амаач хангахгүй. Гэхдээ ирж байгаа сургаар нь том нохоонууд нь сөгдөх нь халаг болж хэрэг тарж байсан нохоо гөлөг болж байгаа бичлэг бол найруулагч үзүүлэх бах. Одоо өгж байгаа байлгүй дээ. Одоо ямар ч байсан нэг нохооны дээр гарцсан үуч зогсож. Ерөөсөө наад чинь бол ерөөсөө бүгдийг гөлөг болгоно. Ямар үлдэртэй ямар том нохоо мохоо байх нь адилж байхгүй. Ер нь бол базна. Амар гар заа. Тэгээд нохоонуудын хоорондоо зодтолж байгаа байхгүй. Юунаас ч юм бол амар юм болж байгаа. Тэгэл цаанаас ингээд нөгөө нэг Чарльзыг ирж байгаа сургаар бүгд гөлөг болно. Бүр шууд. За. Нөгөө хуцаж муцаа боорлоо жохон байсан нохоо чинь Чарльз цааныг ирэнгүүт шууд гөлөг бодоод газар хөвтөж байгаа. Ирж гин. За би бичлэг нь үзчихээ. Манай атмаа болохоор цээжин дээр нь сарвуугаа тавиад хуцахгүй хазахчгүй. Зүгээр л сарвуугаа тавиад ингээд дээрээс нэг амар харна. Тийм байна. Хүү бүр сурцтай байна. Тэгээ ингээ харж байгаа бичлэгийн дээрээс ингээ харагдана. Тэнгүүд энэ өштэй зүгээр яадагчгүй хуцдагчгүй. Зүгээр те чамайг ахаад ингэх юм бол алан шүү гэсэн харцаар л хардаг. Зүгээр эренгүүт нь л ирж байгаа сургаар нь л зүгээр доошоогоо баг ингээ тонгоогоод баг мөрөгж байгаа юм шиг болж штэ нохоонууд нь. Тэр нөгөө амар добермен гэдэг амар зодооны үлдрийн нохоонууд хүртгөлөг болж байгаа үстэй. Тийм байна. За энэ нохооны жинхэнэ нэр нь уг нь бол Чамаа буюу урт үст гэдэг нэртэй байж л те. За. 2021 онд төрсөн нохойг 3 сартаа байхад эзэн нь харамсалтайгаар нас барцсан юм байна. За. Тэнгүүд хөөрхи энэ амтны асрах газар тавьчирчээ. Эхлээд эрэхтэн тухайн үед сүргийн манлай байсан том толгойд гэдэг нохой дээрлэхэд байдаг байсан байна. За. Гөлөг байхад нь. За. Тэгсэн чинь манай атмаа ердөө 8 сарын дараа буюу 1 сартаад дөнгөж гарантаа гэсэн үг шүү дээ. Нөөмо том толгойтой чинь дуэл дуудаад. За. Тэгээд нөөд хүмүүгээ чи ялаад зүгээр ч ялсангүй гинэ. Үүдэн хоёр шүдийг нь хуглаад. Бүр. Ингээд сүргийн шин мандаа болж атмаа болсон юм байна. Одоо энэ чинь энэ амтны төрөлт чинь бол ийм сүргийн манлайг бол альфа гэдэг шүү дээ. Ингээ альфа болсон. Хоолноос болж хуцалдаж байгаа хоёр нохоо атмааныг ирж байгаа сургаар дуугу болж байгаа юм. Том добермен ёслон михиж байгаа гэх мэт өчнөө бичлэгүүд YouTube дээр байна лээ. За. Одоо харин сүргийн манлай альпа атмаа маань 100 гаруй нохооны учрыг нь олж хужрыг нь тунгаагаад хоол, газар нутаг тэр байтугай үржил зэрэг бүх асуудлыг нь зохицуулахаас гадна голд нь их тавьж байдгийг тогтоодог гэж ярьна. За. Атмаа маань бол ялчгүй л альфа юм байна. Үнэхээр альфа юм байна. Наад чинь бүр тасарсан юм байлээ. Тэгээ энэ атмаа нохоо маань өөрөө бол ийм нэг манайхан ирлиз гэдэг штэ. Микс холбог үйлдвэртэй. Ууг нь гол үйлдвэр нь бол Хятадын өмнөд нутагт байдаг шиаци гэж анч нохооны үйлдвэр байдаг юм байна. За энэ нохоо
Шиаци гэдэг анч нохоогоор алдартай. Тэгвэл энэ атма маань энэ нохооны ирлиз юм байна л да. За. Шиаци гэдэг үйлдвэр нь ямар үйлдвэр юм бэ гэсэн чинь анд явдаг. Тэр байтугай зэрлэг бодонгийн анд явдгаар алдартай ийм үйлдвэр юм байна л да. Тэгээ зэрлэг бодонтой үздэг нохооны хувьд бол муусаа нохоонууд көдөг байлгүй яа. Тийш дээ. За тэгсэн сэтгэгдлүүдийг нь уншсан. Манай хятадаас төрж гарсан анхны олон улсын суперод бол энэ л нохоотой урагшаа атмана гэсэн байлээ. За. Өөрийн гэсэн хаан тусаа байгуулчихсан байж тээ. Зүгээр сургаар нь сүрдэж байна. Нэмээд хуцагч үгүйгээр өдөрж байгааг нь харахаар үнэхээр сүрдмээр юм аа. Угаасаа зүгээр харцаараа бацж байна. Үнэхээр бацж байна. Энэ нохооны асрах газрын эзэн энэ аягүй хөөрхөн. Одоо 100 гаруй нохоог амтны хоол болохоос нь аварж харж ханддаг мундаг хүн байдаг юм байна лээ. Манай атман бол яг баруун гар нь болж ажилт юм байна лээ гинэ. Тий. Наад чи үнэн даам гар нэрээ ёо яст. Бүгдийг хөлөг болгож. Тийм байна. Ирж байгаа сургаар нь бүгд үүр бүрдгөөгүй кулч орж ороод өстэй. Амтан болж байгаа ш тэр. За, нэмд орж Эрдэнэчил айлва яг энэ нохооны тухай яриасаа гэж бодож байлаа. Анжгаах баярлалаа гинэ. За. За, миний хүргэх мэдээ. Хойлоо өмнө нь ярьжтэй ингээл би ингээл яаж Африкт ингээд хүн болоод төрчөөгүй, яаж Араб төрчөөгүй ингээл ярьдаг штэ. Яг л одоо тийм мэдээ би ярих чинь шүү заяа. Нэг хамтран ажиллагч ярьсан дээр баха. За. Юу штэ, хоёр лам давтаа штэ. Дав байхгүй. За. Индонез улс 281 сая хүн амтай. За энэ хүмүүсийн 87% нь бол исламын шашинтай. Одоо харин нэг хосын талаар мэдээлэл хүргэх гэж байна. Индонезиас цаашлаад Азиас халиад Британий Daily Mail дээр энэ мэдээ гаргацсан байгаа шүү. За. Индонез улсын шашны хатуу хуультай юм байна. Энэ хатуу хуулийнх нь саваадж штэ. Үгүй харин айгүй амар одоо заяа. За би одоо бүр манайхаа орж ирээд харжээ бүр үнэхээр тэр саваадж байгаа хүмүүс нэг өмсөв хувц муцны ямар ч амар юм бурхан минь. Хинэн ч мэдэгдэхгүй те. Яг бүр нэг юм нэг дээр үе нэг алуурчд байдаг штэ. Толгой завчдаг. Тэр шиг юм биш. Яг. За энэ хатуу хуулийнхын дагуу гэр бүлийн харилцаа тогтоогоогүй хүмүүс хоорондоо бэлгийн харьцаанд орвол олонний өмнө 100 удаа ташуурдуулдаг шийтгэлтэй байна л да. Одоо орчин үедтэй энэ цаг мөчөд штэ. Тийм. Тэгсэн чи өнгөрсөн 5 гарагт заяа. Одоо уржигдар гэсэн үг штэ. Мужууд дундаасаа илүү хатуу хуультай, нилээд консерватив асех мужид нь за энэ хоёр хос гэр бүл болоогүй гэж бэлгийн харьцаанд орсон хэрэгт буруутгагдаад шийтгүүлсэн. За хамгийн амар нь заяа. Олонний өмнө ташууртгаас гадна зураг хүргээн бүр яг мэрэгжлийн зурагчаа аваад ингээд цацсан байгаа. За. Тийм байна л да. Яг мэрэгжлийн зурагчаа. Шариатын цагдаа нар шийдгэлийг гүйцэтгэх үед залуу бас ингээд өвцөндөө амь 50 орилж байгаа нь ингээд зураг дээрээс бол харагдаж байгаа. За Банда Асех хотод болсон энэ шийтгэх ажиллагааны үеэр эмэгтэйг нь бол эмэгтэй цагдаа ташуурдж байгаа. За мөн энэ хэрэгтэй холбоогүйч арх ууж мөрөдө тоглосон хэрэгт буруутгагдсан 3 өөр иргэн тус 49 удаа саваад болсон. За энэ мөрөдө тоглоомны нөхөр бол саваад болж байхдаа таарна угаасаа. Шийтгэлийг гүйцэтгэх үеэр бүр ингээд төрөн тусламжийнхан бэлэн байдал хүлээж яадаг. Өгөж магадгүй учраас хин нэгэн иргэн шийтгэлээ даахгүй ухаан алдуул ингээд туслах үүрэгтэй. За Асех мужид саваадах, дашуурдах зэрэг нь одоо ч энгийн шитгэл байсаар байгаа. Гэхдээ нийгэм бичлэгийг гаргах гэж байна. Гэхдээ нийгэмд нөлөөлөх үүднээс зөвхөн олонний өмнө энэ шитгэлийг гүйцэтгэдэг гэж байгаа байхгүй. Ёй. Нуруураа саваадд юм штэ тий. Ёй. Ямар амар юм бэ? 100 штэ тэгээ 100 удаа гэж боддоо ингэж саваад болно гэж боддоо. Цусан шүүрээд гардаг бах та тий. Ямар яана өний мод дуртай хүмүүс цаана бичлэг зүгээр бичлэг хийгээд сууж штэ ингээд. Цаана бол мэрэгжлийн камер ороод зүгээр чөлөөдөөсөө хан зургийг авч штэ. Бүр тэр юу талт нь байдаг, Японы гівнэ талт нь байдаг тийм юу юм байна. За тэгсэн чинь хүний эрхийн байгууллагууд эдгээр шийтгэлийг нь хоцрогдсон гэж шүүмжилж байгаа ч хүн амын дийлэнх нь исламын шашин шүтдэг энэ оронд бол энэ шийтгэл тийм ч амар халагдахгүй юм шиг байгаа. За өнгөрсөн 2 сард ижил хүсний харилцаа тогтоосон 2 эрэгтэйг тус бүр 150 удаа энэ хоёр саваад болж исэн. За 2001 онд өөртөө захирах эрх авсныхаа дараа Асех муж шашны хатуу хуулийг бол мөрдөж эхэлсэн. Сэтгэгдлүүд нь энэ улсад амьдардаг байсан бол би шууд нүүнэ ямар дундад зоонд амьдарч байгаа штэ гинэ. Ташуурдах саваадах нь яах вэ? Зураг хүргийг нь аваад секс хийснийг нь олон нийтэд зарлах хэрэгтэй юм уу? Хүний эрхийн мэдрэмжгүй маа гинэ.
Хууль бол хууль. Гэр бүл болоогүй ээж бэлгийн харилцаанд орохыг хоригдтыг мэдсээр ээж ордог нь буруу штэ хогчин гинэ. Ингэж нөөмөө эмэгтэйгийн чинь бүр ингэж доош нь 4 хөдөлж байгаа саваад юм байна. Харин тийм ээ. Айгу амар юм аа. Бурхан минь ээ. Эмэгтэйний яг нөгөө нэг юм арабууд ч нүрээ битүү оочдөг бодлоор царай мараа нь харагдахгүй байна. Эрэгтэй нь бол бүр ил цагаан. Индонез ч тийм. Ямар амар юм бэ нэрээ бэ? Бурхан минь бурхан. Зэрлэг юм аа л гэж байна. Шашны онцлогийг утгаар нь хэрэгжүүлдэг газар даа л гэж байна. Инх болор Филипс. Ямар амар юм бэ нэрээ тэгтээ. Бурхан минь. За. Энд одоо тэгээ хүмүүс нээрэнгээс ч урамтай амьдэрдэг бол маш сайн нууж амьдэрдэг болов. Одоо ийм этгүү. Мань бит бол өнгөрөө. Ариг ууж мөрөдөд тоглосон 49 саваад болж та ариг уугаа саваад. Окей, 7-д 2 саваад болоо. Тэгээ бүр нуруунд ингээ шир болцсон дээ. Зүгээр бомборны юм шиг болцсон. Арьс шиг болцсон байна. За Улаанбаатар хотод 18 цаг 27 минут болсон. Сэтгүүлийн хамтран ажиллагчаар Аригминдас дэд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байгаа. За одоо эн чинь нөгөө нэг миний хэрглэж байгаа чинь гэмтэлтэй үснийх штэ. Цэнхэр өнгөтэй. За тэгээд үнэхээр гоё юм байлээ. Тэгэхээр эднийх маш олон төрлийн сонголтуудтай. Өөрөөр хэлэх юм бол та ямар ч төрлийн үстэй байж болно штэ. Хураа байж болно, гэмтэлтэй байж болно, хиймтэй будагтай, за эсвэл хагтаа тослогтоод байдаг, эсвэл салаалцсан, уналт халзралттай гэд. Тэр бүх асуудлуудад тохирох бүтээгдэхүүнүүд өргөн сонголттой байдгаар онцлог. За жишээлбэл маш сайн чившүүлэг төрөл байгаа. Энэ шар өнгөтэй шүү. Яг шар өнгөтэй. Надад коморо байгаа. За хуурны баланс алдагдсан тослогддог үсний төрөл гэж байгаа. Үс уналтын эсрэг бүр сет дандаа ингээд сетэр эдэн шүү. За креатинта гэмтэлтэй үсний төрөл энэ бол би хэрглэж байгаа. Хагны эсрэг өтгөрүүлэгчтэй буржгар үснийх гээд ер нь өөрийнхөө үсэнд аль тохирох төрлөө сонгон хэрэглэх боломжтой. За ингэж байгаа. Гэмтэлтэй үсний шампунь маск нь 8 жилийн судалгаанд үндэслэн гаргасан салооны хэмжээний үйлчлэгийг гэртээ хийх ийм боломжийг танд олгож байгаа юм. Ус уналтын маск нь бол үнэхээр дижилийн маск нь бол үнэхээр супер юм билээ. Тийм үү. Ус уналтын бүтээгдэхүүнүүд нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ус уналтыг зогсоож шинэ ус ургалтыг нь маш сайн дэмжиж өгдөг. Ус арчилгааны бүтээгдэхүүнээс гадна биеийн шингэн савн, биеийн тос, нарны тос зэрэг ийм бүтээгдэхүүнүүдийг бол бас борлуулж байгаа. За тэгэхээр та Argmindas Cigmen гэдэг сайт нь ороод үзээрэй. Бүх бүтээгдэхүүнүүд нь ер нь бол маш үнэтэй харагдан заяа. Гадны сайт руу ороод үзвэл энэ бүтээгдэхүүнүүд бол үнэтэй байдаг. Харин Argmindas Mongolian албан ёсны борлуулагч болохоор Монголын хэрэглэгч нарт танигдах юм цаг хугацааг өгч хямдралтай үнээр худалдаалж байгаа учраас энэ боломжоор манайхан ашиглаад энэ гой үнэтэй брендигээс аваарэ. Аваад туршаад үзчих. Яг үнэ. Нэрнгээсээ таарч ивэл үс сайхан бол зүс сайхан шүү. Цаашдаа үүнийгээ хэрэглээ явчих манайхаа. Яг үнэ. За 88 65 70 70 76 67 77 76 гэдэг утсуудаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За мөн гэрээт борлуулагч болж хамтран ажиллах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Argmindas дэд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлээд анжигагийн өрх мэдээллийг та сонсъё. Жирэмсэн үедээ ер нь эмэгтэйчүүд янз янзын ааштай болдог, янз янзын хүсэлтэй болдог, бүр янз янзын юмч идмээр болдог юм шиг байна. Тийм шүү дээ. Үнэн. Гормоны өөрчлөлт. За өөр шөнөөр нөхрөө дэлгүүр хаалттай үед консерванд гаргасан түүх бол сошиал дээр зөндөө явж байгаа. Тэр байтугай одоо нэг тараг уу гэдэг чинь манай ямар кинонд гардаг вэ? Эмэгтэй энэс илүү яаж хэлэх вэ гэдэг чинь. Би шууд шүн ингээл сэрэл өлсөд ингээд мах шаруулж иддэг ус шүү дээ. За. Тэгвэл одоо би бас л жирэмсэн эмэгтэй онцгой хоолны дуршлын талаар ярьж өгөх гэж байна. За. Британий иргэн Джейми Найланд болон эхнэр Лорен нар нь хүүхдээ өлгийдэн авахар хүлээж байгаа юм байна л да. Гэтэл эхнэр нь өмнө нь Португал руу амархаар очихдоо идж байсан зайцыг идмээр байна л гэх болж. Хүүдээ. Хаа байсан Португал? За хаа байсан Португалд байгаа зайцыг ямар дэлгүүр гараад авах биш яаж ч авчрах вэ? Залууч хаваа хоёрын дэлгүүрээс зайц сулганыг авчраад эхнэр нь биш байна гэх болгонд нь аргаан бараад энэ тухайга Португалд байдаг ахтаа хэлжээ. За. Тэгсэн чинь яасан гэж? 24 цагийн дараа цорэн гэсэн чинь ах нь хогтарсан. За. Яасан гэсэн чинь хаалга нэхэд 1600 км-с нисээд ирсэн ах нь Португалаас яг нөгөө хүсэдсэн зайцыг нь аваад ирсэн зогсож байсан юм байна. Хөөх юм тий. За стол хүний сайн ах юм да. За.
залуу энэ тухайгаа итгэж чадахгүй пост оруулаад пост нь нилээд яваад Mirror сэтгүүл дээр хүртэл гарчээ. За 58 шеэр, 978 коммент, 7700 реакшнтай постыг нь та бүхэнд уншиж өгье. За. Одоо ч итгэж чадахгүй байна. Эхнэр Лорен маань 2 хоногийн өмнөөс л амралтаар явж байхдаа идсэн Грексийн зайцыг идмээр байна гэд байсан юм аа. Гэтэл ах маань Португалаас хүсээд байсан зайцыг нь аваад иржээ. Одоо 24 цагийн дараа буцах гэж байна. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа. Ахтаа баярлалаа. Гэртээ болгоомжтой хараарай гэж ütсэн. Ийм сайхан ахтай байхад хүн гэр нь яах вэ те? Тийш дээ. Стол хүний ахантай нэрэ. Тийш дээ. За, миний дараагийн өрх мэдээ ёо. Энэ бүр нэрэ үнэхээр хүмүүс нэрийн нөгөөдх нь тэгсэн чинь зүгээр нөмө хооддог байх шүү. Харин тийм ээ. Шаана нэрээ. За өнгөрсөн энэ 2 сарын турш нэг ютубер залуутай холбоотой нэг эвгүй мэдээлэл цацагдаал ийсэн. За. Тэгээд нэвтрүүлгээрээ ярихад бас нэг ёс бус байсан учраас ингээ оруулаагүй. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн учир тайлагдаад байгаа учраас ярьж өгөх гээд аваад ирлээ. За. YouTube дээрээ 3.4 сая дагагчтай 29 настай Ник Ярди гэдэг энэ залуу өөрийн 22 настай найз бүсгүй болон 44 настай найз бүсгүйхээ ээжийг хоёулангийн жирэмсэн болгоод заяа. Хүү янжгаа. Яна. Вэ! Америк гэсэн цэгэр замцтай хар малгайтай хар залуу сууж байна. За байж. За тэгээд жирэмсэн болгоод 3 хүнээс бүрддэг энэ гэр бүл үр хүүхдүүдээ баяртайгаар хүлээж байгаа бичлэг зураг нь цацагдаад интернет даяар жигшид зэвүүцээд гайхаад сүйд болсон байхгүй юу? За хүмүүс гайхаасаа илүүтэйгээр ер нь бол дургуутсчээсэн, зэвүүрхчээсэн бол өнөө залууч нь найз үсгүй хадам ээж хоёроо жирэмсэн болгосон гэдэг түүх зохиогоод ингэж хийлгсэн бичлэг нь худлаа байсан гэдгийг ашгүй нэг юм хэлээд хамаг амтны санааг амраагаад байгаа. Оо! За ээжээ болоогүй. Моосай дуурчингууд одоо бүр толгой дээр гарах нэ. За одоо амар хэсгэн шүү заяа. За. Нөгөө залууч нь хүүхдтэй болсон гэдэг нь худлаа боловч би энэ хоёр эмэгтэй тойлонд нь хайртай гэд одоо нэг орон дотор гуруулаа өвтөж байгаа. Бид гурав сүүлийн 2 жилийн турш үерхэж байна гэд дахиад хамаг амтныг ангаалгаад байна л да. За. Йоо, эрүүл мэндийн ухаан санаанд багтамгүй энэ харилцаагаа олонд нээлттэй дэлгэхээс гадна зураг хөрөг бичлэгээ оруулаад хүмүүс чуугаад эхэлсэн. За Ямайк төрсэн энэ залуугийн хувьд бол 2017 оноос YouTube-ээ хөгжүүлээд OnlyFans-ийн одуудыг өөрч ярилцлах их зэрэгээр аргаан олсоор байгаад одоо 3.4 сая дагагчтай юм том блогер болсон байхгүй юу? Тэгсэн чинь бид гурав биендээ усагаар шиг хайртай гэж яриад байгаа залууг дахиад худлаа ярьж байгаасаа гэж залбирах хүмүүс бол битүү байна. Хүмүүс яаж амьдрах нь бусдад хамаагүйч интернет хэрэглэгчид буюу олон нийт санаанд багтамгүй харилцааг хүлээн зөвшөөрдөг нь бол комментуудаас нь харагдаж байгаа. За ямар тач залуу бол одоо нэмж мэддэл хийгээгүй байгаа. Хийсэн хийгээгүй хүмүүсийн бүр дурн гутаад одоо энэ залуугийн зураг хүргийг харахаас ч уур нүрээд байгаа гэсэн сэтгэлдлүүд бол маш их байлээ. Гүгөө энэ ч тэ ингээд нөгөө нэг Ээж охин хоёр сигадад шүү дээ. Гэтэ энэ ээж охин хоёр нь айгүй хөөрхөн байгааз. Тийм байна. Ээж охин хоёроо айгүй хоёр хөөрхөн хоёр ахгүй юу? За сэтгэлдлүүд нь ингэсэн ба хандлтын төлөө солиорч байгаасаа илээ үнэхээр ой гутмаар санагдаад байх юм а. Энэ их охин хоёр нь шал эргүү юм биш үү гэсэн ба. Нийгэмд сөрөг үр дагавар авчирдаг ийм хүмүүсийн сэтгцийг нь шалгаад онлайнд орох эрхийг нь хаамаар байна. Арайч дээ. Ийм юм гэж юу байдаг юм бэ гэсэн байна. Бид гурав цуг унтдаг гэд нэг бичлэг дээрээ хэлсэн штэ. Ээж охин хоёр хөөрхөн байгаач нэг л заваа санагдаад байна гэд. Гэтэ би ингэж бодсон. Одоо эн чинь ингээд хүмүүсийн л хандлт авахгүй л үзэр тараад байна шүү дээ. Тэгээд тэр хоёр нь ингээд хүмүүсийн хандлт авахын тулд нөгөө нэг ийм жирэмсний гиз мэд зүгээд ингээд зураг мураг авахсан гэхэлэр зүгээр л энэ гурав нийлээл хандлтаа өсгийгөө л ийм солиотой юм хийгээд явж байгаа. Одоо гаруудын тарихаар сигадж ин л да. Харин тий. Магадгүй энэ залуу охинтой нь одоо юу гэдгийг янаг амаргийн харилцаатай байх. Тэгээд ээжийг нь тархитаад те. Ингээ гуруулаа ингүүл бүр илүү гоё болно. Тий. Илүү олон хүмүүс харна. Тэгээд ингээд илүү их мөнгө олох гээд байна гэдэг те. 3.4 сая дагагч гэдэг чинь амар дагагчаа.
Тэгээ одоо энэ бичлэгийг харахаар заяа наадах чинь энэ ээж охин хоёроо одоо ингээд жирэмсний тестээ гаргаж ирээд харангууд энэ хоёр нь хоорондоо баярлалдаа тэрвэрлж байгаа дандаа тэгтээ хут байгаа байхгүй. Тэгээд нэг хут хүмүүсийн чинь нүд нь ингээд камер руугаа нэг хараад ингээд ингэдэг штэ тий. Тэгэнгүүтээ дээрэс нь бөөлж байгаа заяа 0 руу. Тэгэнгүүт хоёулангийнх нь үснээс нь ингээд нөгөө ингээд дулгаацсан. За тийм байна. Энэ би бол зүгээр л хандлтын төлөө л юм хийдэг 3 гаргах л гэж бодчих. Одоо энээс ч амар юмнууд бид нар үзнэ. Бид нар энээс амар юмнууд үзнэ. Яагаад гэвэл шүү дээ. Тэргүй эн чинь өөрөө ингээд хандлт ихтэй буюу үзэлт ихтэй хүмүүс илүү их мөнгө олдог ийм схем бий болчлоо л доо. TikTok ч гэдэг юм уу, YouTube ч гэдэг юм уу, Instagram ч гэдэг юм уу. Тэгээ энэ дээр чи ингээд нөгөө хүмүүс өөрийг нь их үзээд лайк дарах тусам тэрэн дээр нь байгаа нөгөө нэг айдс буюу нөгөө нэг зар сурталчилгааных нь тодорхой хувь нь нөгөө бичлэг оруулсан хүний карманд орж идэг учраас хэд олон дагагчтай 3,400,000 хүнээс чинь нэг за 340,000 үзлээ гэхэд тэрний мөнгө тийшээ орж байгаа байхгүй. Тэгээд ийм нэгэн систем нь ингээд тогтчихж байгаа учраас одоо магадгүй нэг өдөртөө ингээд камерны өмнө хүн алах байх. Яана. Нэрээ нөгөө хандлтаа өсгөхийн тулд ийм солиотой юм хийж магадгүй ийм эргүү тогтолцоо би үүсчлээ шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энэ байтугай юм бид нар үзнэ. Яа, нэстэ балаа юм лээ. Үнэхээр би бол тэгж л бодож байна. За Улаанбаатар хотод 18 цаг 37 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар мандах их сургууль хамтран ажиллаж байгаа. За тийм. За мандах их сургуулийг манайхан одоо эхлээд би нөгөө нэг байрлалыг нь хэлэхэд бол за 4 замаас дээшгээ хороол руу өсдөг штэ. Яг модны хоёрын буудлын зүүн талд нь буюу гандан талтай байгаа. За өөр ингэсэн маш том байртай. Зөвхөн нэг байртай биш эдгээр чинь ABC гээд 3 байртай юм байлаа. C байранд нь жишээлбэл нөгөө юу н хичээлд юм байлаа штэ. Мандах лицей гэдэг ахлах сургууль байдаг. Тэр хичээлд юм байлаа. За. За мандах их сургууль 2025-аас 2026 оны хичээлийн жилийн бакалаврын өдрийн хөтөлбөртөө дараах 12 хөтөлбөрөөр элсэлтэй авч байгаа юм байна. Нэгтлэн бодох бүртгэл, санхүү банк, бизнесийн удирдлага, 100 хэл англи хэл дээр хичээл явагддаг бас нэг ийм анги байна. За юу. Маркетинг, логистик, механик инженерчлэл, цахилгааны инженерчлэл, програм хангамж, мэдээллийн систем, гадаад хэлний орчуулагч, график дизайн гинэ. Бүртгэлийн өр хамжинд тэг төр гэж шүү. Зөө. Мандах их сургуулийн харьяа ерөнхий боловсрол сургуулийн мандах лицей ахлах сургууль нь 2021 оноос хойш математик мэдээллийн технологийн гүнзгийрсэн модон төрөлдсөн хөтөлбөр англи хэлний олон улсын Pearson гэдэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Олон улсын шалгалтуудад амжилттай бэлтгэн оролцуулдаг ба гадаадын их сургуулиудад 30-аас дээш хувийн тэтгэлэгтэй суралцж байна гэж. За. 25-аас 26 оны хичээлийн жилийн 10 дугаар ангидаа эсэлт авч байгаа учраас бас та бүхэн ихтэй сургуульд орохоос гадна энэ лицей сургуульд 10 дугаар анги 9 төгссөн одоо 10-д орох хүүхдүүдэд бас бүртгүүлж болох нь байна шүү. За илүүтэй хөрөнгө мэдээллийн 70 18 50 49 70 18 50 50 гэдэг дугааруудаас аваарай. За тэгээд баруун дөрвөн зам Макс молын чанх байна байгаа. За ингээд элсэл цэг мандах цэг гимэн гэд бас орж болох нь шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар мандах их сургууль хамтран ажиллаж байна. Баярлалаа. За таны мэдээг сонсъё. За миний дараагийн мэдээ. За байж байгаа. Португал те нөгөө нэг би ч дөрөв нөгөө нэг сайхан сэтгэлтэй ахыхаа сэтгэлдлүүдийг нь уншааг байсан. За одоо өнгөрсөн. Хааштай өнгөрсөн. Яагаад би энэ дээр зогсчлоо гэсэн чинь Португал гэдэг дээшээ харсан чинь тийм байна. Йоо. За дараагийн мэдээ. За. Энэ Солонгост болсон хэрэгээ. За. За Азийн сайтуудаар яваад байгаа танхаа сурагчийн хэргийг олоод ирлээ би. За танхаатай бүр нилээд танхаа явандаа бүр танхаа амтан кинон дээр гардаг дээрэмчин болох байрын нөхөр. За. Жун ан Daily гэдэг сонд бичснээр бол 5 сарын 30-ны өдөр энэ үйл явдал болсон юм байна. За одоо энэ чинь 5 сарын 30 гэдэг чинь ерөөсөө 7 хоногийн өмнө гэсэн үг. Гёнги аймгийн Сувон хотын нэгэн дунд сургуулийн нэг ангит нь биеийн тамир орж байж л те. Тэгсэн яасан ч юм өсвөр насны нэг сурагч бейсболын зохиор аваад багш руугаа хид далайсан. Бейсболын зохиор гэдэг чинь хүн эвгүй зохиол хүнийг өгтлэн зогтөг гэдэг чинь. Тийм.
50 настай багш нь сурагчаа зогсоож чадаагүй удмаар багш нь бейсболын зохиороор зодуулж хавирга нь хугарах хэмжээнд гэмтээд эмнэлэгт хүргэжээ. Хүүдээ. Гэтэ солонгосын кинонууд дээр айгүй амар наадуулж чинь ингэж гарн дээр нь доошоо харуулж ингэж бүксийн ондоолго зогсоож байгаа л амар юмар балбаал идэв штеп. Тэр нь бол багш нь сурагчаа шийдэх punishment гэж нэрлэдэг. За яагаад ийм хийв гэх мэт асуулт гарнаа та. Хажуу аваар байсан сурагчдын хэлснээр бол багшийн заах арга барил сурагчид таалагдахгүй байсан байна. Багшийн арга барил таалагдахгүй байх алиг тэр гэхүү. Гэхдээ таалагдахгүй байлаа гэд шууд одоо багшигаа хавиргын хугартал бейсболын зохиороор зодоод ээж болох уу? Тийш дээ. Сувооны цагдаагийн газраас тухайн сурагчийг бусдын биед ноцтой хохирод учруулсан эргээр дуудаж шалгаж байгаа юм байна. Солонгосын хуулиар бусдын биед зэвсэг ашиглан гэмтэл учруулсан тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгдэг. Гэхдээ сурагч насанд сурагч нөгөө хэрэгтэн маань насанд хүрээгүй учраас насанд хүрээгүй хүүхдийн шүүгээр шийдвэрлэж таарах нэ гэж. Хүүхдүүдийн өгсөн мэдүүлгээс харах юм бол хүүгийн сэтгэл зүйд үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн байна. Яагаад гэвэл тэ ингээд гинт огцом ууддаг тэ ингээд өөрөө өөрийгөө хянах чадваргүй гэх мэт ийм сэтгэлдлүүд байсан байна л да. За оны ихэнд нэгэн багш бага насны охины амь насыг хөнөөсөн аимшигтай хэрэг гарсны дараа 50 гаруй насны багшаа хэвтэрт оролцоодсон энэ хэрэг бас бүс нутагтаа нилээд яригдж байгаа юм байна. Ингээд энэ бүхэнтэй холбогдуулаад одоо нэг үхрийн ивэрд оргивол 1000 үхрийн ивэрд оргино гэдэг штэ. Яг үнэ. За одоо солонгосын боловсролын систем юу болоод байгаа юм бэ? Энэ нөхдүүд ч одоо тэгээ ингээд яваад ахын зүв юм уу? Нөө сайд мэд ногцордгүй юм уу? Яадаг юм бэ? Бөө юм болж байгаа юм байна. Ер нь бол тийм. За сэтгэлдлүүдээ. Би багштай дургүй байх нь байсан. Гэхдээ хизээч багшигаа те бейсболын модоор хавиргыг нь хугарталт зодъё гэж бодож байгаагүй шүү. Эн чинь одоо юу болоод байгаа юм бэ? Тийш дээ. За хүүхдүүд яагаад зогсоогоогүй юм болоо? Угаасаа наадах чинь ингээд нөгөө тэр үеийнхээ хүүхдүүдийг айлгадаг ийм тэднийгээ ингээд айлгаад өөрт нь ойртохоргүй болгоцсон ийм бүр ужгирцсан хулгай юм биш үү дээ гэсэн байна. За чи бас нэг сэтгэл байна. За ээж аавтай хариуцлага тооцох ёстой штэ. Хүүхдээ хүмүүжүүлээгүй байна. Тэ ийм одоо хүчирхийлэгч хүүхдийн гэр бүлийг сайн шалгах хэрэгтэй. Гэр бүлд нь хүчирхийлэл байдаг бол энэ хүүхэд ийм болж хөгжнөө. Сайхан гэр бүлд ийм харгас хүн төрөхгүй штэ гэсэн байна. Тийш дээ. Бас нэг бодлын тийм. За миний өргөх дараагийн мэдээ энэ хотоостай айгүй хэцүү. Би бүр зургийг хараад яанаад гэж бодсон. За Америкийн иргэний бүсгүйтэй холбоотой мэдээг ярьж өгч байна. За нөгөө Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп ч өстой өглөө болгон л энэ хоёр айрыг нэвтрүүлгээс сонсох юм ёо. Юус яасан ч Трампгүй мэдээ гэж байдгүй ер нь. Дональд Трамп ч эрэгтэй эмэгтэй гэдэг хүүснээс бусад хүүсийг аль бие усаар хориглох шийдвэр гаргаад за нэмээд хүүхдэд хүүсийн шилжилт хийх нь хориглох тушаал гарсантай нь одоо хүмүүс шүүгдээд явж байгаа штэ. За тэгвэл 20 настай Chloe Cole гэдэг охин өөрт нь тохиолдсон түүхийг яриад ерөнхийлөгч Трампыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. За энэ охины хувьд бол 12 настайдаа эрэгтэй хүн гэж өөрийгөө мэдрээд тэгээ хүүсийн шилжилт хийхээр шийдэж эцэг эхэнж дэмжиж хөхөө ахуулцаа. Амар эвгүй юм бэлээ тэр одоо цээжин хэсгийнхын зураг явна заяа. Аюу эвгүй юм бэлээ. Энэ зураг бол хөөхөн охин л харагдаж байна. За наад ийм хөөхөн охин байсан чинь наадхны чи одоо цээжин хэсэг нь явна заяа. Хөхөө ахуулцсан хэсэг нь явна за. Аюу эвгүй харагдаж байна. Энэ бол охин байх үеийн зураг юм уу? Тийм. За тэгвэл харамсалтай нь одоо тэгээд энэ шийдвэртээ дараа нь маш их харамссан гэдэг байгаа байхгүй юу? Нэгэн давхулсан хүүхийг буцааж авчрах боломжгүй байсан. Одоо харин ерөнхийлөгчийн санаачлага над чиг эргэж буцаж харамсаж байгаа олон хүүхдүүдийг хамгаална гэж үзэж байгаа болохоор дэмжиж байгаа гэж ярьсан байна. За энэ охин одоо хүүсийн шилжилтийг эсэргүүцдэг хөдөлгөөний нүүр царай болсон. За хүүхэд байхдаа сэтгэлээр унаж гутраад би хаан таалагдахгүй аз жаргалгүй байдаг байсан гэж яриад байгаа энэ охин. Тэгсэн үздэг байсан эмнэлгүүсрүүд нь ийм шинж тэмдэгтэй хүмүүс хүүсийн шилжилт хийлгэх хэрэгтэй энтэр гэж яриад
Тэ энэ нөлөөлсөн юм байл та. За охин ч өөрийгөө би нэрээ эрэгтэй хүн юм уу? Эрэгтэй хүн болохоор одоо эмэгтэй биендээ дургу байгаа юм бах та гэж бодоод ингээ хүүсийн шилжилт хийгээд хөхөө ахуулсан ч сэтгэл готрол нь бүр нэмэгдсэн. Бусдаас ингээ бүр алсрах болсон. Үр дүнд нь одоо ингээд бүр зовж гүйцсэн. За ямар тач охины өмнөх ба дараах зураг болон нүцгэн цээжийнхын зургийг хүмүүс маш их шеэрлж байна лээ. За харин сэтгүүллүүдийн хувьд бол дэмцэн байр суурьтай байна лээ. Ер нь бол энэ охиныг. За зөв штэ. Өөрөө ухамсараараа шийдвэр гаргаж чадахгүй байгаа хүүхдэд ийм ирэх өгч болохгүй. Эцэг ихэн дэмжидгэн сайхан ч алсын хараагүй юм даа гэсэн байна. 12 настай хүүхд ер нь юугаа мэдэх вдэ? Анхдагч орнуудын л зовлон юм да. Хий гэхээр мөнгөтэй. Мөнгөгүй хүмүүс үсээд шилжиж чадахгүй байхад мөнгөтэй нь шилжчихэд харамсаж байдаг гинэ. Тийм. Гэхдээ өөрийгөө мэдрээд байгаа шилжгэл хэрэгтэй. Хүн ганц л амьдрна. Энэ охин харамслаа гэд бусд нь харамсдаг гэсэн үг биш шүү гэсэн бас нэг тийм сэтгэл явж ил. За одоо бол энд нэг манай найруулагч өгсөн байгаа. Эвгүй зураг юм байна л да. Ястай эвгүй бүү. Ястай эвгүй юм бэлээ эн чинь. За. Эвгүй харагдчих. Нэрнгээс эвгүй харагдчих. Сая манай найруулагч бол нэг Трампын шийдвэрийг эсэргүүцээд одоо нөгөө юм LGBT гэж ярьдаг шүү дээ. Тэр нөхдүүдийн хийж байгаа жигсаалын зургнууд гараад байна. За тэгээд тэр зурган дээр нь жишээлбэл хүүхдүүдийг оролцуулсан Protect Trans Kids гэсэн байгаа байхгүй. Транс хүүхдүүдийг хамгаалаач гэсэн тийм. За шинжлэх ухааны талаас дэлхийн эрүүл мэндийн байгууллагын талаас юу гэж тайлбарлаад байдаг вэ гэхээр энэ генийн өөрчлөлт яалч байхгүй төрмөл гэдэг. Төрмөл гэдэг. Яалч байхгүй эрэгтэй мөртлөө эмэгтэй сэтгхүүтэй хүн төрждөг. Яалч байхгүй эрэгтэй мөртлөө эрэгтэй хүн тайртай хүн төрждөг. Тийм түүнээс ингээд гинт би ингээд далжганж явж яснаа. Би ер нь эрэгтэй хүн тайртай болчдгоо гэдэг. Тэгэхээр хэрв яг энэ талаас нь харах юм бол би ингээд эмэгтэй хүүхэд мөртлөө өөрийгөө эрэгтэй гэж бодоод яваад байх нь өөрөө ингээд бүх насаараа тамийн тогоон дотор амьдрна гэсэн үг байхгүй юу? Энэ тохиолдолд хэрвээ ингээд нөгөө бид нар humanity буюу бид нар хүмүүнлэг гэж юм яриад байдаг. Хүмүүнлэг талаас нь бодох юм бол тэр хүнийг айтайхан амьдруулад нэг удаа амьдрахнаас нь айтайхан амьдруулъя гэвэл тэр шилжилтийг зөвшөөрөх ёстой гэж үзээд идэг юм байна л дээ. Тэгээ яг хуу энэ дээр бол асар олон юм би ингээд зүгээр хувь хүмүүсийн энэ зүгээр шашин гэж нэг актер том юм байгаа шүү дээ. Шашны хувьд наадаг ч нь өстой болохгүй гэд амар том юм шашны цааз зааг одоо юу гэдгийг хамгаалтууд байдаг бол манай Монгол шиг улсуудад ямар юм байдаг вэ гэхээр биднэрт нэг тогтсон хэв маяг гэж нэг юм байна. Тэ бидний хувьд энэ нэг төрмөл хүүсийн ойлголтыг ойлгоход арай жоохон хүнд байна. Нэгдүгээр хүнд байна. Хоёрдугаар бид нар чинь нэг эртнээсээ нүдэлж удмын дайчин майчин зүрх сэтгэлтэй хүмүүс болоод тэгдэг юм уу те. Эрэгтэй хүүхэд жоохон сул дорой байхад бараг ад үсчихэд. Чи эрэгтэй юм бич яасан арчаагүй ингээд ингэж идэг те. Тэр нь өөрөө ингээ хүүхдүүдийг хар багаас сэтгэлийн дарамтанд оруулж байгаа гэдгийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм л да. Одоо бол энийг бусад нөхдүүд бол humanity буюу тэр хүмүүнлэг байгаа чи. Наад хүүхд чинь өөрөө ингээд эхнээсээ төрмөлн инээ. Бүр би нэг судалгаа харж байхад 11 гэсэн байсан. 10 тутамд нэг нь яг ийм одоо юу гэдгийг бэлгийн чиг хандлагын хувьд өөр байх магадaltaй гэж ингэж судалгаа хүртэл харж байсан шүү дээ. Зөв. Яг би зүгээр өмнө нь хэлжсэн одоо ч гэсэн яг л энэ байр суурин дээр л байдаг. Би одоо ийм LGBT хүмүүсийг бол учиргүй ингээл дэмжиж мэмжээл станарэ гэдгүү тэгээ бас ингээд бүр амар ингээл нүг амар үзээ яддаг хүмүүсүүд шүү дээ. Амар ухаад оромжуулж хизээч бас тэгдэггүй. Тэгэл надад ингээд зөндөл тийм хүмүүстэй уулзаж учирч байсан сайн уу мань уу гэж яг л зүгээр ингийн үнтэй ярьж байгаа шиг ингээл яриад явдаг. Гэхдээ тэд нар ч одоо ингээд нэг ийм одоо нэг хүрээлэл вэ штэ. Хоорондоо ингээд лесбитэйгээ гейтэйгээ уулзаад ингээд амьдраад ингээд сайхан байж байвал ингээд бид нар ч гэсэн энэ чинь амьдраад байж лээ ингээд 50 амгалан байхгүй юу. Гэтэл одоо вампир шиг тийм ээ миний бүс рүү орж ирээд намайг нэг лесби үгэн сонирхоод ингээд эргүүлдэж яваад ингээд байх юм бол харин би
дургуслаа илэрхийлнэ шүү дээ тий. Ингээд тусдаа ингээ өөр өөрсдийнхөө амьдралаар ингээ сайхан амьдрал явж байгаа юм бол ер нь бол тэгэл яах вэ тэгэл адилхан хүн шүү дээ ер нь бол. Би нэг олон улсын сургалтанд сууж исэн чинь надад тэдний сурагч багш нь ингэжсэн л да. Хэрвээ нэг өглөөс ирсэн чинь чи бэлгийн цонх болцсон байвал яах вэ? Одоо ингээд эрэгтэй эмэгтэйгээ сонирхдаг нь бэлгийн цонх болцсон байвал яах юм бэ? Ааха. Тэгээ бодсон чинь нэрнгээсэн эвгүй. Харин тий. Бас эвгүй. Тийм. За. За нүрээд 2025 оны 6 сарын 6-ны Баасан гарагийн 4 цагийн шугам нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Мандах их сургууль за мөн Аргмедас дээд зэрэглэлийн үс ажиллагааны брэнд хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа. За ирж байгаа амралтын өдрүүдэд ая тухтаа сайхан өнгөрүүлээрэ. Ажлын 5 өдрийн турш хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсдог сонсогч танд баярлалаа. Дахин талархал илэрхийлье. Ингээд нэвтрүүлгийн хамтраалагчаа хэлсэн те. За өргөжлүүлээд эрхэн сонсогчдаа цагбарын ихэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсдгийг дараа 22-ын 5 нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За та бүхэн амралтын өдрүүдэд аятаа сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа.